За энэ залуу бол Mama Boy гэх нэрээр алдартай Солонгосын TikTok-ч. Тэрээр 2023 оны 7 дугаар сараас хойш олон нийтийн сүлжээн дээр ямар ч идэвхгүй болсон. За тэгээд Mama Boy-ийн үйлдсэн хэргийг нь товчхоноор ярих юм бол 2023 оны 7 дугаар сард Mama Boy-ийн эрэгтэй найз, тэгээд нэг эмэгтэй найз нь 3 ерөөхдөө бол гараад уусан. Түүний одоо эрэгтэй найзыг нь одоо за Сүхэгээ нэрлэлчээ заяа. Сүхэ Mama Boy хоёр тэр эмэгтэйг ингээд архиар шахсан. Их архийг ингээд хэтрүүлэн хэргэлсэн учраас тасраад унтсан. Тэгээд тасраад унчингууд нь Mama Boy тэр эмэгтэйг Сүхэтэй дамжлаад Сүхэгийн гэрт нь аваачаад тэр эмэгтэйг ээлжлээд хүчинтсэн. Тэгээд хүчинтж явахдаа бүр ингээд бичлэг болгоод ингээд баримтжуулж авсан. Тэгээд тэр эмэгтэйг ингээд бүр ямар ч ингээд ухаан ингээд балартсан ингээд тасраад унтсан байж явахдаа яг тэр ингээд камерны ингээд рекорд хийж байгаа нэг тийм чимээ эдэн штэ рекорд эхэлж байгаа тэр чимээг ингээд сонсоод гинт ингээд тасраад унтсан байсан хүн сэрээд тэгээд шууд ингээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нарыг очих үед Mama Boy болон Сүхэ тэр хоёроос хаалгыг ингээд онгойлгохгүй эсэргүүцэдсэн. Тэгэнгүүт цагдаа нар гал командыг дуудаад гал команд одоо цонхоор нь ч юм уу ямар тайцсан тэгээд хүч хэрэглээд гэрлөө нэвтрээд ороод энэ хоёрыг баривчилсан. Тэгээд өмнөд Солонгос улсад болохоор бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн эхний шүүх хурлыг заавал олон нийтэд нээлттэй байдлаар явуулдаг. Гэтэл Сов Унжон буюу Mama Boy болон түүний одоо эрэгтэй найзын үйлдсэн энэ бэлгийн хүчирхийллийн эхний шүүх хурал нь ерөөсөө нээлттэй байдлаар явагдаагүй, хаалттай байдлаар явагдсан. Тэгээд үүнийхэн шалтгааныг нь болохоор хохирогчийн одоо хувийн мэдээллийг нь бас ингээд задруулахгүй үүднээс хаалттай байдлаар явуулсан гэж ерөөхдөө бол мэдээлсэн. Mama Boy-ийн хийсэн гэмт хэргийнх нь талаарх нэмэлт мэдээллүүд ерөөсөө тийм хангалттай байгаагүй. Бас олон нийтэд ерөөсөө бол хангалттай тийм хүргэхгүй байх үүднээс бас ингэж маш их хичээж ажилласан юм шиг надад санагдсан. Тэгээд Mama Boy чинь ингээд 7 сар тэр хэрэгээ үйлдээ тэгээд гэмт хэргийн шалгагдаж эхэлсэн шүү дээ. Тэгээд 7 дугаар сараас 1 дугаар сар хүртэл ерөөсөө шүүх хурал нь болоогүй. Бүр ингээ бүхэл бүтэн 5 6 сар ингээд шүүх хурал нь ерөөсөй болоогүй байхгүй юу. Тэгэхээр миний бодлоор Mama Boy-ийн тэр хуулийн баг те эсвэл агентлагийн ч юм уу маш сайн ажилласан байна. Ерөнхийдөө бол Mama Boy-ийн те бүр тэр мэдээллийг тэр гэмт хэрэг хийсэн гэдгийг нь бас задруулахгүй баг ингээ 5 сар ингээд хадгалсан заяа. 1-р сард шүүх хурал нь болсон шүү дээ. Тэгэхдээ 7 жил болон түүнээс дээш ял хамгийн доод нь 7 жил гэж яригдчихсэн баггүй юу. Тэгсэн чинь 7 жил аваагүй 3 жил 6 сарын ялал авсан. Сая 6 сарын 30-нд бүр ялаа авчихсан. 6 сарын 30-нд Mama Boy 3 жил 6 сар нөгөө нэг эрэгтэй найз нь буюу Сүхэ 4 жил 6 сарын ял авсан. Тэгээ яагаад 7 жил гэжсэн ял буураад 3 жил 6 сарын ял авсан бэ гэхээр анх нөгөө нэг одоо тэр хэргийг одоо тэр шүүх хурлаар орж явахдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Тэгээд дээрэс нь хүчирхийллээ бичлэг болгож авсан гэдэг хэрэгээр ерөөхдөө бол зүйл ангиар явж исэн бохгүй юу. Тэгсэн чинь одоо нөгөө цагдаа нар ирэхэд манай Mama Boy Сүхэ хоёр ерөөсө хаалга онгойлгохгүй байгаадсэн шүү дээ. Тэгж яхад одоо эд мөрийн баримтаа тий устгасан юм шиг одоо тэр авсан бичлэгээ ч юм уу одоо хүчирхийлэл үйлдэж явахдаа авсан бичлэгээ устгацсан юм шиг байна. Тэгээд тэгэнгүүт тэр одоо зүйл ангийг нь батлах хангалттай нотлох баримт байхгүй учраас тэр зүйл анги нь одоо байхгүй буураад зөвхөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг хэрэгээр л 3 жил 6 сарын ял Mama Boy авч байгаа хгүй. Хэрвээ одоо энэ хоёр тэр бичсэн бичлэгээ тэ устгаагүй ч юм уу эсвэл ямар нэгэн тэр ингээд хүчирхийлэл үйлдэж явахдаа авсан зураг нь хэрвээ утаснаас нь олдсон байсан бол 7 жил болон түүнээс дээшээ ял аавна гэж яригдчихсэн. Гэхдээ ингээд хоёр хэрэг ингээ үйлдсэн гэдэг үүднээс шүүх хурал нь эхэлж исэн бол нэг хэрэг нь нотлох баримт байхгүй улмаас ерөөхдөө бол түтгэлзээ зөвхөн нэг хэрэгээр л ялаа үрсэн гэсэн үг. Тэгээд ерөөхдөө бол одоо ингээд 3 жил 6 сарын дараа хэрэг суллагдлаа гэхэд 5 жил ерөөхдөө тийм хөдөлмөр эрхлэх тийм боломжгүй. Тэгээд дээрээс нь 5 жилийн дараа ч гэсэндээ ямар нэгэн ажлын байранд те ингээд хүсэлт гаргахад одоо ингээд ямар background check хийдэж штэ тэрэн дээр нь бэлгийн хүчирхийлэгч гэдэг зүйл нь ерөөхдөө гарч ирнэ гэсэн үг. Тэгээ хамгийн муухай нь болохоор энэ Mama Boy тэгээд энэ Сүхэ хоёр болохоор
мэдүүлгийнхаа явцдаа болон шүүх хурлынхаа явцад наад эмэгтэй чи ерөөсөө ингээд бүр ингээд тасарч унаагүй байсан. Юу хийж байгаагаа ойлгож исэн. Тэгээд ерөөсөө ингээд эсэргүүцэл үзүүлээгүй. Ерөөхдөө аль талаасаа ингээд хүсээд дуртаадаа үйлдсэн гэж ерөөхдөө ингээд худлаагаасаа яриад байсан. Тэгээд тэр нь ингээд хохирогч эмэгтэйд нь бас амар хэцүү байсан байх. Яг ингээд 27 наснда энэ их алдар нэр хүндэд хүрчээд ерөөсөө тэр ингээд олон нийтийн тэр хайр халамжийг ерөөсөө дааж чадахгүйгээр ингээд бусармуу гүйдэл үзүүлээд ядж хахад ингээд үзэгчээд тэр дагагч нарын ихэнх нь ингээд 16 болон түүнээс доош насны хүүхдэд тэгж яхад ингээд үзүүлж байгаа үлгэр дуурайлал нь хүртэл ерөөсөө ингээд айгу муугаар нөлөөлж байгаа хгүй юу. Тэгээд та нар бас ингээд дүүнэртэй хандаж хэлэхэд бас ингээд хиний үзэж дагахаа бас ингээд маш ингээд шүлтүртэй хандаж байгаарай. Мама богийн апдейт бол тийм байла. Сая 2024 оны хэрэг нь 2023 оны 7 сард эхлээд тэгээд шүүх хурал нь 2024 оны 1-р сард эхэлсэн. Тэгээд явж бараг ингээд жилийн дараа ямар ч тайсан ялаа авлаад 3 жил 6 сарын ял. Тэгээд би бас мама богийн TikTok-ыг олох гэсэн чинь ерөөсөө олдохгүй л хамгийн сүүл би 1-р сард орж үзэж байхад 55 сая гаруй TikTok дээр дагагчтай байсан. Одоо болохоор ерөөсөө TikTok аккаунт нь устгагдсан юм уу? Яасан ерөөсөө эсвэл нэр нь солигдсон юм уу? Ерөөсөө олдохгүй лээ. Тэгээд та нар бас олвол хэлээрээ. Ямар ч тайсан 2023 оны 7 сард хамгийн сүүлд пост оруулаад TikTok дээрээ тэгээд тэрнээс хойшоо бүр замхарсан. Тэгээд одоо ингээд шоронд 3 жил 6 сар болох нь бүр ингээд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хүнд 3 жил 6 сарын ял өгнө гэдэг чинь бас ингээд амар бага байгаа хгүй юу. Дор хаяж 10 жил байх ёстой гэж би бол бодож байна. Тэгээд та нараас юу гэж бодож байна? Өөр эсвэл миний ингээд орхигдуулсан мэдээлэл нь үү? Комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараа нь бас ийм шинэ сонирхолтой YouTube short оруулж явах болно. Тийм учраас та нар subscribe дараарай. Тэгээд лайк дарахаа битгий мартаа.